Хог хаягдал тэдгээрийг ангилан ялгаж дахин боловсруулах нь. Хүүхдүүдээ хог хаягдал гэж чухам юу вэ? Та нар юу гэж бодож байна? Алтан байгууллагууд болон айл өрхийн өдөр тутмын хэрэглээнээс гарсан эд юмсыг хог хаягдал гэж нэрлэдэг. Хүмүүс эдгээр хогоо зориултын савнд хийдэг боловч бүгдийг нь хойлж хийхээс гадна ил затгаач хайсан байдаг. Айл өрх бүр хог хаягдлаа ангилан ялгаж хайх нь маш чухал. Үүний тулд бидэнд дараах өнгийн уут буюу сав хэрэг болно. Үүнд улаан, ногоон, шар, цэнхэр, бор юм уу хар өнгийн уут сав хэрэг болно. Хуванцар сав болон гялгар уут зэргийг улаан өнгийн уут буюу савнд, шилэн эдлэлийн хог хаягдлыг ногоонгийн савнд, төмөр, лаад зэргийг шар өнгийн уут буюу савнд, сонин сэтгүүл, дэвтрийн цаас, хаягдал картон цаас зэргийг цэнхэр өнгийн савнд, жимс ногооны хайс, хоолны үлдэгдэл зэргийг бор юм уу хар өнгийн уут савнд ялгаж хэвшээрэй. Хогоо ангилан ялгаж их дэлхийгээ хайрлцгаая. Дахин боловсруулах гэдэг нь тэгвэл юу гэсэн үг юм бол? Санаа зовлт хүдээ дараах бичлэгээс бүгдээрээ дахин боловсруулах гэж юу болохыг олж мэдтгэе. Ямар сайхан өдөр вэ? Үнэхээр гайхалтай. Эдгээр хогийг хараач. Хоёлаа хогоо түүцгээе. Одоо хогийн савнд хийхэд бэлэн боллоо. Энд хоёр төрлийн хогийн сав байна шүү дээ. Тэнд нэг зураг байна. Юу гэсэн үг юм бол? Би сайн мэдэхгүй байна. Тэнд нэг ноёнтон байна. Түүнээс асууя. Санаа зовлтгүйдээ энэ бол дахин боловсруулах хог хаягдлын тэмдэг. Дахин боловсруулах гэж юу гэсэн үг юм бэ ноёнтон? Бид зарим нэгэн хог хаягдлаар шин зүйлийг үйлдвэрлэдэг. Үүнийг дахин боловсруулах гэж байгаа юм. Тэгвэл гадлын хайлсыг дахин боловсруулж болох уу? Үгүй дээ. Хоол хүнсний зүйлсийг дахин боловсруулж болохгүй учраас шууд л хогийн савд хийх хэрэгтэй. Дахин боловсруулах хог хаягдал жишээл лаад, гялгарууд, сэтгүүл эдгээрийг дахин боловсруулах савнд хийн зөөвөрлөж бид үйлдвэрт хүргэдэг. Тэнд жишээл лаад, хуванцар, цаас зэргээр нь ангилж цоошин бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Үүнийг л дахин боловсруулах гээд байгаа юм шүү дээ. Үнэхээр гайхалтай. Хэрхэн хогоо ангилж хийх вүлээ? Шил, лаад, гялгарууд, цаас зэргийг л дахин боловсруулах бүтээгдэхүүн гэдгийг сайтар санаарай. Одоо тэгвэл хогоо ангилцгаая. Бидэнд хүүхдүүд та нарын тусламж хэрэгтэй вэ? Бидэнд туслаарай. Энэ хуванцар савыг аль хогийн савнд хийх вэ? Энгийн үү? Эсвэл дахин боловсруулах савнд хийх үү? Зүйтэй. Энэ бол дахин боловсруулах хог. Харин энэ алимны үлдэгдлийг аль савнд хийх вүлээ? Зүйтэй. Энгийн хогийн савнд хаяа шүү дээ. Харин тэгвэл энэ лаазыг аль савнд хийхийг хүүхдүүд та нар сайн бодоорой. Зүйтэй. Дахин боловсруулах савнд хий. Хүүхдүүдээ бидэнд өндөгний хайс, шил, цаас, гялгарууд бас нэг
Лац байна. Үнийг одоо бүгдээрээ ангилцгаая. Хэрэв бодох хугацаа хэрэгтэй бол бичлэгээ зогсоож байгаа. Бэлэн болохоор хариулаарай. Маш сайн байна. Төмөр, гялгаруу, цаас, шил зэргийг дахин боловсруулах савд хийх ёстойг бид мэдэж авсан. Харин хоол хүнсийг дахин боловсруулж болохгүй учраас өндөгний хальсыг энгийн хавийн савд хийх ёстой. Хүүхдүүд та нар бидний хэлснийг маш сайн ойлгосон гэдэгт итгэж байна. Дараа уулзтлаа. Баяртай хүүхдүүдээ. Баяртай.